За сайн байцгаана уу та бүхэндээ 5 сарын 8-ны өдрийн мэндийг хүргэе. За энэ нэг хаалгаа хийгээд суулгасан лойлны минь хараа энэ навчин ийм хүчрхэг сайхан ургаад ирсэн. Хаалгаа ийм сайхан энэ хараа ингэж сайхан ургаж байна. Хаалгаа хийсэн лойлнууд маань. За энэ рүү болохоор нөгөө намар шигтгсэн саримсан аваагүй. Тэгээд ингээд саримсныхаа голд нь ингээд ганц нэгэн саримсыг аваад тэгээд улаан лойлоо хийчихсэн. Тэгээд хаалгаа хийчихсэн. Лойл маань ийм гоё биш шүү. Та бүхэн тэгээд улаан лойлоо тарихтаа ингээд орно. Хаалгаа хийж өгөө тараарай. Тэгэх юм бол хүчрхэг сайхан урган шүү. Ингээд та бүхний ургацсан их талаад нь амжилт хүсье. Нэг гоё хүчрхэг лойлнууд ургаж байна. Хаалгаа хийсэн лойлны навч. Одоо жоохон том болоод ирэхээр нь таналтай хийн. Суугных нь энэ жижигнүүдийг би одоохондоо аваагүй ээж байна. Эднэрийг суугны жижиг навчнуудыг жоохон том болохоор зэрэг энэ газар унжаад байгаа навчнуудаа бас таналт хийн. Лойл гарахгүй ивэл газар унжсан навчнуудаа таналт хийн. Тэгээд энэ суугныхаа энэ жижигүүдийг аваад усанд ийгээд өрслүүлнэ. За ингл та бүхэн ариун их лойлны ургац авах боломжтой шүү. Эндээс эхлээд хараа. Цэцгэлчин жоохон мөртлөө. Ингээд энэ дороос ингээд жоохон мөртлөө цэцэг гараад ирдэг байхгүй хөргөө. Энэ бас цэцгэлчин. За ингээд лойлондоо та бүхэн хаалгаа хийж өгөөрэй. Тэгээ хаалгаа хийгээд өгөх юм бол ингээд сайхан урган шүү. Зэн саримсан дунд маань тарьсан лойл хүртэл бас ингээд цэцгэлж байна. Энэ саримс хураагаад арай болоогүй болохоор зэрэг голоос нь ганц нэгэн саримс аваад тэгээ саримстайгаа цуглаалаа тарьцсан. За та бүхэн намар ингээд саримсаа зуныхаа хөлөмжөнд хэрвээ тарьсан байгаад хавар лойлоо тарих цаг болчих юм бол тэгээл ерөөсөө ганц нэгэн саримсыг аваад лойлоо тарихад боломжийн байх шүү. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Лойл минь бүгд ингээд дээрсэн ингээд цэцгэлээ тарьж байна одоо.